Сүүлийн үеийн техник технологи хурдтай хөгжиж байгаатай холбоотойгоор хүүхдүүдийн цахим хэрэглээ, утасны дэлгэцийн хэрэглээ дундаж тоон маш өндөр болсон байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор хүүхдийн суралцсан чадвар буурах, анхаарал ой тогтоолт буурах, цаашлаад нийгмийн харилцааны ур чадвар сөргөөр нөлөөлөх ийм зүйлсүүд бол түгээмэл ажиглагддаг. Цаашлаад хит их дэлгэцийн хэрэглээ нь өөрөө амьдралын чанарт хүүхдийн суралцах үйл явц, нийгмийн харилцааны ур чадваруудад сөргөөр нөлөөлж байгаа байдлууд бол ажиглагддаг. Хүүхэд өсвөр насныхын хувьд бага насны хүүхдүүдийн хувьд ч гэсэн дэлгэцийн хэрэглээ маш өндөр байгаа учраас мэдээж чөлөөт цагаа зөв боловсон байдлаар өнгөрүүлэх, дугуйлан, секц, сонирхол, хоббигоо хөгжүүлэх, дасгал хөдөлгөөн хийх, эрүүл амьдралын хэв маягийг илүү хүүхдэд төлөвшүүлэхэд анхаарал хандуулах нь дэлгэцийн хэрэглээг тодорхой хэмжээнд бууруулахад ашиг тустай гэж үздэг. Дэлгэцийн хэд өндөр хэрэглээ нь хүүхдийн нийгмийн харилцааны ур чадвар сөргөөр нөлөөлж идэг. Хэд олон цагаар утас дэлгэц үзэх нь хүүхдийн бусдад харилцах харилцаанд сөргөөр нөлөөлөд хязгаарлагдмал байдлыг үүсгэж идэгтэй холбоотойгоор сүүлийн үед хүүхдүүдийн нийгмийн харилцааны ур чадвар тодорхой хэмжээнд буурсан байдлууд илт бол ажиглагддаг. Гэр бүлийн болоод бусад гишүүнтэйгээ харилцахгүй байх. Энэ сөрөг зан үйлүүд нь өөрөө нийгмээс өөрийгөө тусгаарлах, өөрийгөө илэрхийлж чадахгүй байх. Цаашлаад өөрийнхөө юу хүсэж байгаа, юу бодож байгаа, яамаар байгаа гэх мэт сэтгэл зүйн хэрэгцээ болоод өөрийн хүсэл хэрэгцээг бусдад харилцаж илэрхийлэхэд нь сөргөөр нөлөөлж идэг.